За энд бидэнд 152, 137, 245, 354 гэсэн тоонуудыг зуутын орноор томилох даалгавар өгсөн байна. За өөрөөр хэлэх юм бол эдгээр тоонуудыг хамгийн ойрхон 100-гийн үржүүрт шилжүүлнэ гэсэн үг юм. За эдгээрийг нэг нэгээр нь томилцгоё. За тэгэхээр бүгдээрээ тоон шалгууна энчээ зуръя. За би 100-100-аар нь тэмдэглэсэн байгаа. Миний энд тэмдэглэсэн бол 100, 200, 300, 400 бол 100-гийн үржүүрүүд. За цааш нь үргэлжлүүлээд бас зурж болно тийм ээ. Тэгэхээр би 500, 600 гэд цааш нь явж болно. За харин одоо бүгдээрээ 152-оос эхлэе. За 152 хаана байрлах вэ хүүхдүүдээ? За тэгэхээр хагас нь 150 чинь. Тэгэхээр 152 бол үүний жаахан баруун талд байрлана тийм ээ. Тэгэхээр 152 маань энчээ байна. Бидэнд одоо хоёр сонголт байгаа. Бид үүнийг дээш нь томилж болно. За 152-оос их 100-гийн үржүүр бол 200, 152-оос бага 100-гийн үржүүр бол 100. За тэгэхээр бүгдээрээ хаашаа томилох вэ? 200 руу томилох уу эсвэл 100 руу томилох уу? Хэрвээ хамгийн ойр 100-д томилох юм бол энэ оронг харах хэрэгтэй. За энэ оронг харах хэрэгтэй гэхээр бид 10-ийн оронг харж 100-гийн аль үржүүр ойр байгааг харах болно. За бидний томилох дүрэн бол маш энгийн. За 10-ийн орноор томилохдоо төстэй ер нь бол ямар ч орноор томилсон бид баруун тишээ нэг орон харна. За энэ тохиолдолд 10-ийн орон гэсэн үг. За 10-ийн орн нь 5 буюу түүнээс их байх юм бол дээшээ томилно. Харин энэ нь 5 байгаа учраас 200 руу томилно гэсэн үг. За бүгдээрээ томилцгоё. 152-ыг бүгдээрээ 200 руу томилно. За 152 бол 200 руу арай ойрхон гэсэн үг байх нь шүү дээ. За энэ нь 200-аас 48 нэгж зайтай бол 100-аас болохоор 52 нэгж зайтай. За энэ нь бидэнд хамгийн ойрхон 100-ийн үржүүрүүд дээш ахиж ортож байгаа талаарх ойлголтыг өгч байна. За одоо бүгдээрээ 137-г томилъя. За бичлэгээ төр зогсоогоод энэ тоог 100-аар томилж үзээрэй. Тэгэхээр 137 бол энэ хэсэгт байрлана. За 137 энэ хэсэгт байрлана. Бидэнд хоёр сонголт байна. Бид үүнийг 100 руу томилж болно. Энэ бол 137-оос бага 100-гийн үржүүр. За эсвэл бид үүнийг 200 руу томилж болно. Тэгэхээр 137 бол мэдээж хэрэг 100-д ойрхон байгаа нь харагдаж байна тийм ээ. Тэгэхээр бид дөрмөө баримтлан хамгийн ойрхон 100-д томилох юм бол за нэгийн тооны хажууд байгаа 10-ийн оронг харах хэрэгтэй. Тэгэхээр 10-ийн орон руу бүгдээр анхаарлаа хандуулъя. Хэрвээ 10-ийн орон 5 буюу түүнээс их бол дээшээ томилно. Харин 5-аас бага бол доошоо томилно. Энэ тохиолдолд бид 100 руу буюу доошоо томилно. За 245-ыг үүнтэй яг адилаар хийцгээе. За бичлэгээ төр зогсоогоод өөрийнхөө бодож үзээрэй. За үүнийг өөрөө бие дааж хийх нь үнэхээр чухал шүү. За тэгэхээр 245-ыг хаашаа томилохыг олцгоё. Энд 250 байна. Тэгэхээр 245 бол яг хажууханд нь байгаа. За энд байгаа маань. Одоо дөрмөө баримтлах юм бол хамгийн ойрхон 100 руу томилох гэж байгаа бол юг анзаарах хэрэгтэй вэ гэхээр баруунаасаа 2 дахь орон буюу 10-ийн орон руу харцгаая. За тэгэхээр 10-ийн орон маань 4 байна тийм ээ. Тэгэхээр эн чинь 5 буюу түүнээс их бол бид бүгдээрээ дээшээ томилно гэж ярьсан. Харин 5-аас бага байх юм бол доошоо томилно. Тэгэхээр бид үүнийг доошоо томилох нь ойлгомжтой байна тийм ээ. За бид үүнийг томилохдоо 245-аас бага 100-гийн үржүүрөө томилно. Тэгэхээр бид доошоо томилоод 200 дээр ирнэ гэсэн үг. Гэтэ бидэнд бол хоёр сонголт байсан. Хэрвээ бид дээшээ томилсон бол 300 дээр ирэх байсан. Харин доошоо томилоод 200 дээр ирнэ. За энэ нь үнэндээ бол 200-тай ойрхон байгаа нь илт харагдчих шүү дээ. За энэ нь бас дүрмтэй нийцж байгаа хэсгийг бүгдээр харж болно л доо. Энд байгаа 10-ийн орон бол 4 байна. 10-ийн орон нь 4. За бид үүнийг доошоо томилно. За одоо тэгвэл бүгдээрээ 354-ыг томилъя. За энэ ч 350 байгаа. 354 бол үүний хажууханд нь байна. Хэрвээ бүгдээрээ доошоо томилох юм бол 300 дээр ирнэ. Харин дээшээ томилвол 400 дээр ирнэ. За дөрмөө барьцгаая. За тоон шулуун дээр байрлуулах юм бол үүний хамгийн ойрхон 100-гийн үржүүрийг олж олно. За хэрвээ хамгийн ойр 100-гийн үржүүрт томилох юм бол энд байгаа 10-ийн оронг харах хэрэгтэй. Хэрвээ 10-ийн орон 5 буюу түүнээс их болвол дээшээ томилно. Энэ нь 5-аас их байгаа болохоор 400 руу томилно гэсэн үг. За эндээс нэг зүйлийг анзаарах юм бол бидний хэрэглэж байгаа дүрэн бол маш чухал. Хэрвээ 350-ийн баруун талд байвал энэ 5 руу харах хэрэгтэй болно гэсэн үг. За мөн дээшээ томилно. Тэгээд 354 бол 300-аас илүү 400-д ойрох юм байна. Энэ нь 300-аас 54-ийн нэг зайтай бол 400-аас 46 нэгжийн зайтай байх нэ. Тиймээс бид нар үүнийг бол 400 руу томилох нэ.